За надаас хүмүүс жимнигийн талаар асууад идэг. Тэгээд нэг үрчлэн хүн болгонд тэгдэг штэ гэж бичээд тах юм бас их цаг зав аавна. Тэгээд ерөнхийдөө нэг жижигхэн видеогээ тавьчих гэж бодоод. За би энэ сүүлийн одоо энэ чи хэддүгээр үеийн юм болоо 4 5 дахь үеийнх юм баха. JB74 гэдэг одоо энэ дөрвөлжин маркийн жимний машин ундаг. За энэ бол нэг үгээр хэлэх юм бол хамгийн жижигхэн оффроуд машин. Тийм болохоор одоо оффроуд машин дотроо ч гэсэн хамгийн бага иддэг машин байна гэсэн үг. За машины тухайд гэх юм бол 1500 мотортой, урд хойно чулаактай. Тэгээд үйлдвэрээс бол яг дифференциал лок бол яг тэнхлэг дээр бол байхгүй. Тэрийг нь бол нэмэлтээр хийдэг. За сул тал гэх юм бол Jimny нэгдүгээрт зай талбай багтай. Хэдийгээр хойно 2 суудлах гардаг, 4 хүн суудаг боловч энэ нь бол яг хот орчим хэрэглэхэд бол болчихно. Яг аялалд бол хойно 2 хүн суулгаад, урдаа 2 хүн суугаад дөрүүлээ аялна гэдэг бол нэлийн чанга. Яг уртлын 2 хүн бол харьцангуй гайгуу. Яг тэр хойтлын 2 хүн бол нэлийн давчуу зайд. Дээрээс нь энэ өөрөө айгуу тухгүй машин шүү дээ. Тух муутай. Тэгэхээр чинь нөгөө аялалд явж байгаа хүмүүс маань хойтлын 2 хүн маань бол нэлийн ядарна. За хоёрдугаарт бол Jimny бол хурд хийдэг машин бол огт биш. Хурд бол 0. За одоо та анзаарсан бол энэ тентгийн уралдаан тэмцээн цагаар хэмждэг тиймэрхүү спортлоор Jimny огт оролцохгүй. Яагаад гэвэл угаасаа тийм хурд нь бол байхгүй. Зүгээр хүч нь бол өөрөө 1500 мотороо бол нэг араагаар хэд дахин хөндрүүлээд өөрийгөө бол хангалттай ямар ч өгсөрөө ч юм уу тиймэрхүү газар руу бол гаргахаар хэмжээний тийм хоропороо зохицуулсан хүчтэй. Мэдээж хүч бол байгаа, хурд бол 0. За 3 дахь сул тал гэх юм бол тухал байхгүй. Өөрөө энэ урд хойно чулаактай машин үргэлжилсэн тэнхлэгтэй юуны тухны тим юу бол ойлголт бол байхгүй. За эд шуушны хувьд бол ерөнхийдөө Jimny нэг 7-оос 12-ийн хооронд идэж байгаа. Яагаад ялгаатай байгаа вэ гэхлээр сток дугуйтайгаа бол үнэхээр бага иддэг. Ер нь бол химнээд одоо ингээд хаац тоорн зэхгүй өөрөөр нь явахад бол ер нь 6.5% идэх юм билээ. Тэгээд яг нөгөө бид нар чинь дугуйгаа томруулаад дандаа тэгж явдаг штэ. Тэгэнгүүт чинь дугуй томроод ирэнгүүт за нэг 215 75 50 100-ны хөлөлд явахад бол ер нь дунджаар нэг 8-9 оронд л иддэг. За над чиг 235 75 15 ч юм уу 2 дахин томруулаад ерөнхийдөө одоо энэ өөрийнхөө стокоор тавьж болох хамгийн том хэмжээ нөхгүй. Яг энэ дугуйг тавих юм бол ид чинь бол нэг 9-өөс 10 хооронд иднэ. Тэгээд жоохон огцом хурд морд хөдлөх барих юм дээр бол арай лагс болчихно. Ерөнхийдөө хурд нь бол жоохон мяа болчихно. Гэхдээ нөгөө эсрэгээр том дугуй тавьчихаар сайхан нөгөө оффроуд аяллууд дээр хэр варгийн юмд сууж барих нь багасаад ирдээ. Нэлээд туулах чадвар нь сайжирдаг. Засмал дээр одоо минийх чин засмал шороо 2 дээр бол ер нь бол адилхан идэж байгаа. Ерөнхийдөө нэг 9-өөс 11-ийн хооронд идэж байгаа. За яагаад адилхан уулан засмал дээр бол машинууд бага иддэг шүү дээ тийм. Би нөгөө дугуй муугаа томруулаад жоохон өөрчлөлт хийчихлээр идэлт нь бол нэг тиймэрхүү болчихж байгаа юм. За хурдны хувьд бол ерөнхийдөө нэг алтан дундаж 80-аас 90 хооронд л явуулна. Тэрнээс дээшээ хурдтай явхад бол угаасаа юм богинохон хөнгөн тэгээд ингээ жоохон өөрчлөлт хийсэн машинд бол жоохон эвгүй яг 100 гаргаад орилуулад яваад ич болно. Гэхдээ бол тэр жоохон эрсдэлтэй аюултай. Дээрээс нь ер нь бол Jimny цагдаа магдаач зогсоод өмдөө өөрөө нэг хурдны машин биш болохоор хүмүүс бол яг угаасаа л хурдан явдаг уу зай талбай багтай гэдэг шалтгаанаар Jimny бол нэг ундгүй бах. Дээрээс нөгөө тоохгүй гэдэг шалтгаанаар. За 2 дугуун дээрээ явах, 4 дугуун дээрээ явах хоёр бол бензин зарцуулалт бараг ялгаагүй. За бараг 4 дугуйгаараа явхад бол за нэг 0.5 за 1 литр хөрхүү буюу бензин илүү зарцуулна. Гэхдээ 4 дугуй дээрээ явбал ерөнхийдөө хамаагүй эвтэйхэн гулгалт 9 жор юмгүй айтайхан явдаг. Яг 2 дугуун дээрээ явах юм бол бас жоохон эвгүй. Ялангуяа өвлийн үлрэлт шүү. Энэ машин бол одоо урд гараад санзлаад ч юм уу, мөс санзлаад ч юм уу, дайруулаад ч юм уу тиймэрхүү урд гардаг машин бол огт биш. За бас энд одоо том машин суулаа, Jimny-гээр татна гэдэг бол ер нь бол худлаа зүгээр угзарч бол болно. За даацны хувьд бол үнэхээр бага шүү. Jimny бол жинг бол таандахгүй. 1 хүн суусан байна уу, 4 хүн суусан байна уу, 2 хүн суусан байна уу. Ер нь бол мэдэгдэн. Жолоочтой шууд мэдэгддэг. За миний туршлагаар бол ингээд өвлийн аяллууд дээр одоо ингээд халиа мэлэн дээр байнгын явж байгаа л нэг тийшээ
дугуй могоогоо дарангуут ерөнхийдөө уртлын ABS тасрах магадлал аюул өндөр. Ягаад гэвэл яг тэр ABS-ний утас нь юм задгаа байгаа шүү дээ. Тэр задгаа утсан дээр хүмүүс шамбарж байгаа л дугуйгаа нэг тийш нь дарахад тэр утас чинь дагаад ирэх хэвээр хөшөгдөөл тасардаг нэг тиймэрхүү сул тал байна лээ. Жимний өөрөө юм дөрвөлжин загвартай болохоор ерөнхийдөө нэг аэродинамик бол нэлээд муутай машин. Урдаас салхилж яхад бол өөр жолоочд бол бүр мэдэгдэн. Дээрээс нь мотор жоохон ойрлох маягтай явж эхэлнэ. За эсрэгээр хойноос салхилахад бол жимний сайхан хөнгө яваад эхэлдэг. Айгүй тиймэрхүү салхины юу мэдэн өөрөө ч жим бахдаг эхлэх үү. За өөр сул тал гэх юм бол ус ерөнхийдөө нөгөө чулаакны амьсгалуурын айгүй хамгийн түрүүнд хийх ёстой юм билээ шүү. Ялангуяа хөдөө гадаа аялдаг ус мус их туулдаг хүн бол тэр чулаакны амьсгалуурыг хийх хэрэгтэй юм билээ. За миний хувьд бол нэг 50,000 км явахдаа одоо би чулаакны амьсгалуурыг хийгээгүй л дээ. Тэгэл зогсоо загуу ус мус туулаад хаасаагүй л явж байгаа юм чинь. Тэгэхэд бол хойтлын цаапны шаргийг бол нэг удаа солиллоо. Одоо хоёр талын баруун зүүн нэг удаа сольсон гэсэн үг. Ерөнхийдөө бол яг нь эхнийхээгаа би сольчоод за хоёр дахь нь бол угаасаа ойлгомжтой тэр адилхан ус орцсон товоодгүй болсон шарик байгаа гэж бодоод за ерөнхийдөө энэ бол эвдэрхэн тодорхой хаана очиж эвдэрхэн хэдэн мянган километрийн дараа эвдэрхэн үү гэдээ ерөнхийдөө тооцоод явсан чинь нөгөө цаапнаасаа нэг 6,000 км-ийн дараа нөгөө цаап нь эвдэрсэн. Тэрийгээ би яг тооцож явж байгаад хөдөө бүх сэлбэг засжуулах юмнуудыг авч явж байгаад яг эвдэрсэн газар солиод тэгээ явж исэн. За өвөл бол асалт бол сайн. Өөрөө жижиг мотор болохоор ч тэр за паар бол гоё сайхан дулаан хүлээдэг. За кондишн нь бол зуны улиралт бол нэг тийм хатгаа авахаар нэг хүүт үлээдэг шүү дээ машинууд. Тиймэрхүү бол үлээж чаддгүй. Зүгээр хүүтэн бол үлээдэг. За тэгээд бусад зүйлс нь бол ерөнхийдөө бүгдээрээ даваа тал болно. За даваа талын дурдах юм бол энэ машин хамгийн бага иддэг. За оффроуд машин дотор ярьж байгаа шүү. За оффроуд машин дотроо бодоход энэ машин хамгийн бага иддэг машин. За ерөнхийдөө Немка дээр яваад манай Forerunner чинь нэг сая орчим төгрөгийн бензин хийж би нэг 550 орчим мянган төгрөгийн бензин хийдэг. Тэгсэн мөртлөө яг адилхан замуудаар явж байгаа шүү дээ. Эстэй бол эстэй, шавартаа шавартаа гэдэг юм. За тэгэхээр нэгдүгээрт бол хэмнэлт бол энэ машин бол үнэхээр супер, айгүй бага иддэг. За туулах чадвар бол үнэхээр сайн. Туулах чадварын хувьд бол энэ машин одоо яг иймэрхүү дунд гарын жипнүүдийн явж байгаа бүх замаар явж чадна. Яг адилхан явна. За яг сток дугуун дээрээ бол сток дугуй эсвэл 215 эднэр дээр бол хаяа нэг жижигхэн илгийн юмд суучих гэдэг. Яалтчгүй үйлдвэрээс бол дифференциал лок байхгүй болохоор энэ тентгийн ховол янз бүрийн юмыг унгаж ч юм уу ингэж дигналдж хөндлөн гардаг штэ. Иймэрхүү уналт юмнууд дээр урд нэг дугуй хүнд ирээд хой нэг дугуй хүнд ирэхэд ерөнхийдөө суух магадaltaй. Тийм болохоор жим нэг шууд альва саадмаад янз бүрийн юмыг бол яг чигээр нь усахад бол ер нь асуудалгүй. Би бол жалган малган янз бүрийн юм гарахтаа яг чигээр нь гарчвал илүү амар байдаг. Яг ингээд унгаал гарах юм бол суух магадлалтай. Өвлийн улиралд бол би чинь нөгөө аялж байхдаа бол нөгөө дифференциал лок өөрөөсөө байхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэрийг яг нэмэлтээр хийх хэрэгтэй байхгүй. Нэмэлтээр хийчихвэл юм нь бол туулах чадвар нь бүр сайн нэмэгдэнэ. За яг нөгөө өвлийн улиралд би чинь нөгөө дифференциал лок багахгүйг нь мэдээд нэг тэнхлэгийнхаа хоёр дугуйг ч юм уу цэрлээ яваад байгаа. Тэгэнгүүт бол туулах чадвар нь үнэхээр нэмэгддэг, үнэхээр сайжирдаг. За тэгээд өөрөө энэ машин бусад одоо оффроуд жижиг иймэрхүү дунд гарын машинууд байгаа шүү дээ. Иймэрхүү машинуудтай харьцуулахад зарим газараа илүү явна, зарим газараа дутуу явна. За усанд бол дутуу явна. Арай нэг жоохон хөнгөн болохоор хөвчих гээд байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрөөд нөгөө дугуй муугуун газартай харьцаж байгаа багсаад байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрд юм байлээ. Гэхдээ ерөнхийдөө ойр зүрийн гол мол янз бүрийн юмыг бол ер нь туулаа явчихна. Одоо энэ хамар давсан усаараа олж юм нь бол ер нь явчихна. Ямар ч асуудалгүй. За яг энэ шил рүү орсон ус руу бол харин жинхэнэ хөвж магадгүй шүү юу. Тэгээ яг манай Монголын уснууд ч нэх ахтар ширээ урсгал байдаг болохоор хайрцангуй бас гайваа. Өксүр явахдаа бол араагаа хөндрүүлээд нэлээ өксүр явж чаддаг. Яагаад гэвэл өөрөө жим багтаа. За нөгөө өөр хамт явж байгаа машинууд ч гэдэм үү өөр оффроуд машинууд байгаа штэ. Тэд нар маань үнэхээр бэрх хүчин байгаад байдаг. Өөрөө 2-3 тонн жинтэй машинууд дээшээ 45 градус ч юм уу те ингээд дээшээ 40 градус ч юм уу ингээл гидийцэн багтвал тэд нар чинь хичнээн хүчин байгаад өөрөө машиныхаа инерцээр явж чадахгүй хийргээд байдаг байхгүй. За жимний хувьд бол яг өөрөө жим бахта тонн гарын жинтэй тэгээд нэг араагаараа хөндрүүлээд дээшээ мэшээ өгсөх юмнууд дээр бол том машинуудаа бол өстой том машинадаасаа бол хамаагүй илүү явдаг.
тэд нар чинь заримдаа винчдэж гарч байгаа юм дээр жимний баг өөрөөрөө гараа авчдаг. Тиймэрхүү давуу тал харагддаг. Дээрээс нь мод илүү ийм давчуу, шавар шавхаа жижигхэн орон зайд эргэгч байд юм уу, маневр хийх байд юм уу, чулуун дотор сүлждэгч байд юм уу. Иймэрхүү замууд дээр бол ерөнхийдөө нөгөө томуудаа ботход жимний хамаагүй хурдан явдаг. Томууд маань одоо жишээ нь хормоогоо цогчих гоо ч юм уу, бүксээ цогчих гоод, урд гүпрээ цогчих гоод, эвгүй харж марж явж байхад бол жимний ерөнхийдөө тэр дотор ингээл тонгочоол тойроо сүлжээл явчихдаг. За тэгээд өөр давуу тал гэх юм бол за мэдээж хотын нөхцөлд бол өөрөө жижигхэн болохоор зогсоод янз бүрийн юмд аягүй сайн олдно. Элдв, саад бэрхшээл, боржуур 900 ямыг даваад явчихна. За тэгээд анхны мэдрэмжээр бол жимний бол ерөөсөө жижигхэн 69 гэж санагдана. Аягүй их тонгочин, донцлон. За яг хуу 60 шиг боловч энэ машины давуу тал нь 60-ыг бодоход хамаагүй тухтай, пармаар, ойр зүрийн хэрэглээ одоо дугууны метрэгч гэдэг юм уу, суудал хаалгач гэдэг юм уу, круиз контролч гэдэг юм уу тий. Иймэрхүү тоногуд нь бол 60-ыг бодоход хамаагүй л угаасаа. За элс шавранд бол үнэхээр хөнгөн болохоор заримдаа бол тоглодог. Нөгөө томуудыг бодоход бол үнэхээр хамаагүй илүү явдаг. Ялангуяа элс мэлсэн дээр бол нилээ явд юм билээ. Би ч бас элсэн дээр нилээ тоглосон. За шавран дээр ч бас яг дайруулаад зүтгүүлээд ингээ явах юм бол бас л нилээ явд юм билээ. Нилээ сууж өгөхөргүй явна шүү бас л. За салон болон доогоороо бол үнэхээр дуу шүү ордог юм байна. Toyota-д нэг East гэдэг нэг чулуу шиг машин байдаг шүү дээ. Ерөнхийдөө бол анхны мэдрэмжээр яг East шиг мэдрэмж аав. Нилээн чулуу янз бүрийн юу ч идэрхгүй. Зүгээр яг хуу би одоо энэ машиныг аваа нэг 50 орчим мянган километр явхад бол уртлын босоогоо нэг хугалж хаялаа. За уртлын ABS-ээ нэг 2 удаа тасаллаа өвөл аялж хагаад. За хойтлын 2 цаапны баруун зүүн шаргийг нэг удаа солиллоо. За өөр гэмтэл бол өөр янз бүрийн эвдэрж өрсөн юм бол огт байхгүй. Яг энэ дөрвөлжин загварын хувьд нөгөө юу адаг гэсэн өмнөх загвараасаа нэг давуу тал нь явж байхдаа одоо 2 дугаараа явах 4 дугаараа явахаа солио явчихдээ. Би бол яг явж байхдаа нейтралтж байгаа шүү 4 руугаа татаад 2 руугаа татаад ч юм уу ингээд замынхаа сааднаас шалтгаалаад янз бүр болгоо явчихдээ. За дотор салооны хувьд бол өөрөө юм хар өнгөтэй тэгэхээр гадна орч айгүй гоё харагддаг. Янз бүрийн гялбах юм бол ерөөсөө байхгүй. Тэгээд ерөнхийдөө нэг 180 хүртэлх өндөртэй хүн бол энэ машинд бол ямар ч асуудалгүй баха. Би чи нэг 170 орчим өндөртэй хүн. Тэгээд энэ хажуу талын суудал бол тэр чигээрээ янзын гоё тэгшгэн ор болдог. Дээр нь яг би нэг 550-аад ерөнхийдөө төв тэгшгэн яг ор болдог. Тэгээ яг нэг 170 см өндөртэй хүнд бол янзын гоё унтаж амардаг. За сэлбэг хэрэгсэл одоо жишээ нь тоногч гэдэг юм уу иймэрхүү юм бол жимний дээр бол айгүй их байдаг. Тэгээ харьцангуй бас хямдханаач байдаг, үнэтэйч бас байдаг. Ерөнхийдөө бусад машинуудын тоногуудтай харьцуулахад бол жимний юм бол нэг 2 дахин хямдхан. Жишээ нь ачаа жишээ нь урд бол нэг 600 сая орчим төгрөгтэй байдаг байхгүй. Тэгэхэд бол өөр яг иймэрхүү хятад ачаа одоо жишээ нь 76-гийн ч юм уу тиймэрхүү юм бол сая 200 ч юм уу сая маягтай байдаг. За мэдээж брэнд ачаа мачаанууд бол 3-4 сая 5 саяга явна. За жимнийг ч гэсэн брэнд ачаа байдаг бас 2-3 сая болоо явцдаг. За миний хувьд бол 2020 онд орж ирсэн Монголд 4 жил явчихсан 60,000 гүйлттэй машиныг банк усаар авч исэн. Одоо ч гэсэн банк усын төлөө явж байгаа. Тэгээд ерөнхийдөө би авснасаа хойш 60,000-аас хойш 50,000 км нэг жил гарангийн хугацаанд явсан байна. За тэр хугацаанд би чинь за говь руу 3 удаа явсан. За юу руу Алтаа өвөр говьор нэг явлаа. Баян үлгийн увс ховд гээд завхан ч гэдэг юм уу. Ингээд энэ чиглэл рүү бол бас нэг 2-3 удаа явсан. За хөвсгөлөөр бол 100 намар гээд 2 удаа явлаа. За булганаар нэг удаа явсан байна. За энэ өвлийн цагт бол хинтийн оруулал 4-5 удаа явсан. За 9-ийн халуун аршаа явлаа. Ерөөгийн халуун аршаа явлаа. Асрал тайрхан явлаа. Хагийн арнуур явлаа. Хагийн арнуур руу 100-н явлаа. Өвлөн явлаа. За иймэрхүү газруудаар явсан байна. Онон бурхан алдуу явъя гэсэн чинь гол гэсээд явж байгаа байсан. За энэ өвл нэг явах хөдөлтэй байгаа. За энэ машин ер нь бол сток амаржийн пүрчтэйгээ бол ер нь бол аялалтгүй. Сток амаржийн пүрчтэйгээ тэгээд дугууны хийн
2.2 ч үгүй юм 220 морь хүрсэн. Тэгээд аялах юм бол ер нь Монголоор аялаад шороо руу ороод хэдэн мянган километр аялах юм бол хүн бол ирээд шууд зарна уу. Угаас амар ядарна. Тэр чинь амар тухгүй ядраана. Тэнгүүд миний бодлоор бол хүмүүс бол яг тэгж унаад л энэ машиныг зардаг баг. За тийм болохоор юу байна? Би чи эхлээд нэг зам тэгж аялсан шүү дээ. Тэгээд эн чи өстө бүгдэхгүй тонгочдөг машин байна дээ. Нилээ ядраагаад эн чинь өдөржин ингээл явж байгаа л юу ангоч л ядраал. За ингэж ядрах юм бол ер нь бүтэхгүй юм байна гэл. Тэгээ эренгүүтээ би чинь амаржийн Porsche дээрээс нь дугууны хиймийгээд иймэрхүү зохицуулалтаар нөгөө зөөлхөн болох гэж үтсэн. Тэгээд ерөнхийдөө айгуу гоё болсон. Би чинь яг энэ зунаас эхлээд дандаа шороо руу гарахдаа дууныхаа хийг 140 дээр яваад байгаа байхгүй. Тэгээ 140 дээр яваад дээрээс нь амаржийн Porsche солилцсон. Тэгээ яг гоё тааруулаад ачаага аччихна. Тэнгүүт ерөнхийдөө амар гоё тогтоолчт юм билээ. Гэхдээ миний анзаарснаа би сая нэг 100 бол нэг 25,000 30 мууч хавцаа явчихв. Тэгээд ирэхэд ерөнхийдөө нэг сул тал байна. Хийгээ ингэж нөгөө багсгаж явах юм. Өөрөө л баг зэрэг сул явалттай болсон байна. Тэрийгээ сая хотод ирж байгаад яг нааша хот руу ирж байхдаа л анзаарлаа л та. Засмал дээр явж байгаад ерөнхийдөө өөр жоохон сул явалттай болсон юм байна. Энэ нөгөө хий багтаа яваад өргөлийн аппарат дээр айгу ачаалттай явж гин гэсэн үг шүү дээ. Тэрнээс болсон болов уу гэж би боддог байгаа. За жимний аваад хийсэн юм гэх юм бол нэг 7-8 сая. За нэг 8 сая гаруй төгрөнд юм хийсэн байгаа. За тэрэндээ амаржийн Porsche солилоо. Дээрээс нь өвөл зуны гээд 8 дугуй авлаа. За 100 болохоор нөгөө SF 3000 гэх нэг дугуй байдаг шүү дээ. Тэрийг авч тавилаа. Тэр бол өстой гоё дугуй байлээ шүү. 235 75 15 гэдэг ярьсмарч яг нөгөө Porter Bongo тавьдаг ярьсмарч дээ. Тэнгүүт тэр дугуйг тавиад хийг нь нэг 140 авчаа тавьчихгоот ер нь бол ямар цаад бэрхшээл янз бүрийн элс шавар янз бүрийн дээр бол үнэхээр сайн байт юм бэлээ. Дээрээс нь тэр дугуй бол бас хөөхөн зөөлхөн дугуйдаа орд юм бэлээ. Тэгээ нөгөө Bortzgate дугуйнууд ч нэг муухай дугуйдсан шүү дээ. Тиймэрхүү дугуй бол Gemini дээр харьцангуй бага. Энэ машин өөрөө нэг хөнгөн болохоор бас дуу шуун бага байдаг болов уу гэж бодоод байна. За би чи өмнө нь 215 75 15 гэсэн нөгөө Maxxis 80 дугуйтай байсан. За тэрийг ботход бол Safe 3000 бол зүгээр өстой хамаагүй зөөлхөн гоё дугуйд юм байлээ. Дээрээс нь туулах чадвар сайн. За яг хотод ирээд яг өвлийн үйлрэлд бол Safe 3000-тай бол ер нь явуулдаг юм байна. Айгүй халтарч илээ. Тэгээд нэг урдаас авсан хужаа өвлийн дугуйгаа тавьсан байгаа. Бас арцмаар нь 235 75 15. Ерөнхийдөө одоо жишээ нь Gemini жишээ нь дугуй авахд айгүй амтхан. Би урдаас хятад өвлийн дугуй авахд чинь за хөргөлтттэйгээ баг нэг дугуй чинь 140 150 мянган төгрөг. Тэгээ 5 дугуй авахд 750 мянган төгрөг болж байгаа жишээ нь айгүй амтхан тусаж байгаа. За урдаа винч тавьсан 6000-тай Kerber гэдэг винч тавьсан. За тэр бол өөрийгөө ямар ч асуудалгүй шүү. Хүмүүс бол яг винчин дээр янз бүрийн юм ярьд юм байлээ. 6000 ч улднаа хэрэггүй гээл зарим нь томыг тавиа гэдэг. Хитрхи томыг тавьчвал угаасаа Gemini-гийн аккумулятор нь өөрөө дийлэхгүй шүү дээ. Олигтой татчих чадахгүй. 6000 бол яг өөрийгөө ямар ч саад янз бүрийн юмнаас бол гаргачих юм байлээ шүү. Би бол хамт явж байгаа улааныгээ заримдаа бас дэмнээд гаргацдээ шүү дээ. За Safari хоолоо нэг өөрийнх нь нэг иймэрхүү нөгөө шанаагаа дагсан нэг юм Safari хоолоо урд байд юм байлээ 250 мянга ч лөө. Тэгээд тэрийг аваад хийцэн байгаа. Ямар ч гэсэн асуудалгүй ажиллаж байна. Гэхдээ би яг нэг өөрийнх нь агаар авж байгаас чүчүүд бага юм уу даа гэж анзаараад байгаа. Гэхдээ яг хуу Gemini өөрөө 1500 мотор жижигхэн моторн дээрээ энэ Safari хоолоо нь бол асуудалгүй болоод байна лээ. За тэгээд өөрийнхөө хөгжмийг бас солисон. Ингээд нэг хоёр шанаанда шингэний тэгээд энэ Dot-ийн 2 яригч гэдэг лөө. Энийг нь бас солиод энэ Dot 2-аас гарсан яригчийн дээр Hotline 2 дээр хийцэн байгаа. Өсгөгч нь болохоор суудалд ороо хийцэн байгаа. Ачаа бол цаанаас байсан, өмнөх эзэн нь хийцэн байсан. Дээрээ бол хоёр ширхэг хайрцаг хийсэн. Хайрцаг бол яг машины зориултын хайрцаг бол биш. Би зүгээр нөгөө камер тусгай төхөөрөмжний ийм хамгаалалтын хайрцаг байдаг байхгүй. Яг иймэрхүү юмнаас яг нэг хэмжиж байгаа нэг хоёр ширхэг хайрцаг дээрээ тавьсан. За ингэх юм бол үнэн нь
2 дахин хямдхан тусд юм байлээ. Дээрээс нь яг уу монголчлол тогтоочж байгаа юм л да. Тогтоогч энтнэр бол байхгүй. Би бол нөгөө юугаар чагаар тогтоогоод тавьсан байгаа. За 2 шанаандаа болохоор нөгөө шаврын тавцан гэдэг нь шүү дээ. Яг тэрэн шиг бензиний сав болдог. Бас шаврын тавцан болдог ийм нэг 7-7 литр гэсэн. Гэтэ нэг 7 литр ордгүй юм байлээ. Нэг 6 литр ордог. Ийм 2 сав тавьсан. За тэгээд анх авчаад эн чинь нэг хаацлаад явсан чи яг нэг 69-ны хороп шиг хоропон дуурайд тахлаа. За энэ чи ер нь нэг сайхан битүүмжийн сайжруулдаг юм уу гэдэг доторлогоо бас урдаас материалыг авч байгаад өөрөө хийсэн. Урдаас бол нэг 100 мянган төгрөгийн материал аваад өөрөө хийхэд бол бүтэн нэг өдрөжин болд юм байлээ. Бүр ганцаараа явбал бүр тэрнээс ч удаан болж магадгүй. Нэг туслах хүнтэй игээд баг өдрөжин хийж дуусгасан. За салаан дотор гэх юм бол нэг иймэрхүү жижиг шажиг юмнууд за утас тогтоогч гэдэг юм уу тий. Ундаа ус тавьдаг 50-оор, урдтай иймэрхүү 50-оор, урд нэг иймэрхүү фэйс чаржер тавьсан. Энэ фэйс чаржер л өстой гоё ажилтдаг шүү. Энэ бол өстой гоё. Яг iPhone-ы цагаан LED бол цаанаасаа байсан. LED-ний баттон энэ байна. За винчээ энэ ч нөгөө ирлээ тавьж байгаад коннектороо асаадаг болгоцсон. За энэ дээр нөгөө энэ ч өөрөө нэг аккумуляторын хүчтэй харуулсан хянах байхгүй болохоор энэ дээр нэг USB-тэй аккумуляторын хянах харуулдаг юм тавьсан. За энэ аккумуляторын зурган дээр болохоор би 220 инвертор хийсэн байгаа. За ерөнхийдөө нөгөө иймэрхүү тоноглосон юмнуудаа бол яг өөрийнхөө суудлын доор хийчихэд байгаа. Тэгж байгаа нэг гоё гараж мараштай болохоор бүгдийн гоё энэ тэнд хүний хөл хөрхээгүй газар аятайхан байрлуулъя гэсэн бодолтой. За хүмүүс надаас тэгээд 5 алгат авал хэрвээ гэж асуугаад байдаг. Би бол өөрөөсөө мэдээлэл гэдэг. Миний хувьд бол 5 алгатад бол дурггүй. Яагаад дурггүй вэ гэвэл айхтар өөрчлөлт байхгүй. Тэр чинь нэг 2 хаалга илүү болсон. Дээрээс нь жоохон урт болсон мөртлөө үнийн хувьд 110 сая гэдэг бол нэлээд өндөр үн гэж би бодоод байгаа юм. За 110 сая гэж байгаа боловч одоо яг ингээд зах зээл дээр явж исэн Jimny 5 алгатууд зарж байгаа үнийг харахаар нэг 80 эдэн саятай 90 эдэн саятай хавцаа байгаад байгаа юм. За 3 алгат бол шинэ нь 76 байдаг. 5 алгатай шинэ машин бол 110 сая гэдэг. За минийхаар бол баг явж исэн 3 алгатууд чинь 50 эдэн саятай 60 эдэн саятай байдаг байхгүй юу. Тэгэхэд 110 саяар 5 алгат аавна гэдэг бол утгагүй. Миний хувьд бол тэр чинь 2 явж исэн Jimny-гийн үнэ байхгүй юу. За хэрвээ 110-д машин төлөвлөж исэн бол би бол шууд 70 сая авна. 70 саяын машин бол нэг 138 м-гээд шинэ нь одоо захиалгаар ирнэ гэдэг шиг үлээ шүү дээ. За багахан явж исэн шалахгүй шүү дээ. Энэ чулаагтай машинууд бол ер нь бол нэлээд бөхөөдөг болохоор багахан явсан ганц нэг жил болсон 70 сая бол ер нь бол шинэ машин шиг л юм байна. Гартаа машинаас илүү чулаагтай машин гэдэг нь эднэр бол хамаагүй бүх бат байдаг л та. Тэгээд яг бид нар шиг одоо гэрээсээ гараад сар мар хөдөөгөр явдаг хүмүүст бол найдвартай байдал нь чухал. Яг гартаа машин илүү тухтаалтай. Тэгтээ тухнаас илүү биднэрт гэрээсээ хоол ингээ олон мянган километрийн цаана олон хоногоор урт хугацаанд аялж байгаа хүмүүсийн хувьд бол тух бол хамаагүй. Гол нь найдвартай элдв газар саатчихгүй явах нь чухал байдаг. Тийм болохоор би ерөнхийдөө бүх бат талаас нь юм чулаагтай машинуудад илүү дуртай. За миний анзаарснаар бол би чинь сүүлийн 10 гаруй жил Монголоор хувийн явцлын ингээл хамаагүй явж байна. Тэгэхэд бол миний анзаарснаар хамгийн сайн явж исэн машин бол ерөнхийдөө нөгөө 105 гэдэг машин байсан байхгүй. Тэгэл ерөнхийдөө л урт тойрны чулаагтай машин нь ямар ч үед найдвартай байж чаддсан байна. Яг л нэг иймэрхүү чиглэлийн машин авъя гэж бодож байгаад тэгээ өөрийнхөө боломж бололцоонд тааруулаад Jimny гэдэг машиныг сонгосон байна. За тэгээд за нэг 50 гаруй сая төгрөгөөр авсан машинаараа иймэрхүү хэмжээний газар үзээд ингэж хамаагүй яваад ингэн гэдэг бол бас гоё. За мэдээж Purus-тай харьцуулахад бол Jimny-гийн үнэтэй. 400-500 саяын машин унаад тэрүүгээрээ одоо хэрэглүүрч гэдэг юм уу, хаагч гэдэг юм уу яваад мөс цохоод доодох дээд хормоо тий халиан дээр гуулган мод зод гуйдна тий торлог 9 жор юмд машина зурна ингээ явахад нэлээд хайрын штэ. Тэгэхэд бол яг иймэрхүү зам дээр Jimny унаад явахад бол хайцсангоо хэмнэлттэй тохиромжтой машин санагдаад байна. Тэгэд Jimny-гийн хамгийн гоё таалагддаг юм яг хэмнэлт. Одоо 1500 мотортой болохоор энэ машин ерөөсөө маш бага иддэг. Мэдээж яг зарим газараа эн чинь мотор нь жулдаад орилуулад
одоо илс мэлс шавранд бол нэлээд юутай ачаалттай л явдаг л та. Гэхдээ эд чинь бол нэг 15 6-аас ер нь бол нэг хитэрдэггүй. Бусад машиныг одоо бусад өөр оффроуд машинуудыг тэгж хүчлээд явж байхад бол ерөнхийдөө 20 гаргаал 30 гаргаал эдийд эхэлдэг. За жимний бол нэг 15 6 хавцаа байх шиг байгаа юм. Гэтэ энэ миний зүгээр барагцаагаар тооцсон тооцоо. За надад нэг таалагддаг зүйл нь жимний тэгээ жижиг мотортой болохоор энэ тэнд очиод нормалдо зогсоход бол үнэхээр бага иддэг. За миний тооцоогоор бол нэг цагт 0.5 литр иддэг. За хоногт 8 цаг унтлаа. 8 цаг нормалдод унтлаа гэж бодоход жимний бол нэг 4 литр бензинээр нормалдод тончин. За 4 литр бензин гэдэг бол ерөнхийдөө ойролцоогоор 12,000 төгрөг болдог. За би чи энэ тэнд аялна, ер нь энэ тэнд очиод буудлна. За бид нар шиг ийм зураг видеоны хүмүүс бол майхан бариад хоол игээд тухлаад ингээ янз бүрийн суух нь бол амар их цаг цаг авдаг. Тийм болохоор аль болох машиндаа кемплээд яг очсон газараа тэр хугацаанд майхан барьж авах хугацаанд гэдэг юм уу те. Тэр хугацаанд дүрс зураг дромороно нисгчүүл хамаагүй цаг хугацаа хэмнэдэг байхгүй. Тэгээд дээрээс нь за хүний машин суугаа явлаа, энэ тэнд очлоо. Бид чинь зураг видеоны хүмүүс юм хумаа цэнэглэмээр байдаг. Нөгөө хүн маань машинаа унтраачдаг. Тийм айгүй проблем байгаад идэв. Тэгээд жимний авснаас хойш бол тиймэрхүү юм дээр санаа зовхоо болсон. Би чи энэ тэнд очино ер нь орой унтан унттлаа бол машина нормалдо таждаг. За унтах хооронд үсрээл 1 юм уу 2 литр бензин дээр нормалдаа байж идэг. Тэр хугацаанд сайхан батарей ойр зургийн юмаа цэнгэлж чинь өөрөө тухтаа нөтөг гаргаж байгаа монтаж 9 жорын юмаа хий чинь. Яг энэ давуу тал нь бол надад яг гоё тохирдог. Энэ жолооч талын судал бас яг надад бүкснэг шигдэж ороод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд тэгж санагдаад байсан. Тэгээ ер нь ингээд шигдэж ороод байгаа юм шиг эвгүй байгаа тахлаар нь хайгаад үтсэн чи ер нь л бас бусад хүмүүст бас тийг санагддсан байлээ. Тэгээд урд яг энэ жолооч талын шигдэж ороод байгаа асуудлыг ингээд шийдтсэн зарж ин тэрийг харсан чи нэг юм шайв шиг хоёр юм болтонд орно хийгээд тахлаар нь яг тэрийг дуурайгаад энэ чинь монголчлоод хийцэн гэсэн чи ямар ч асуудал болчтой юм л. Банк бас жижигхэн санагддаг. Өөрөө бол 40 литрийн банктай. За нэг 33 литрийг нь хэрэглээд банкндаа нэг 6-аас 7 литр үлдэхэд шар асдаг. За шар асаад нэг дунджаар 60-аас 70 км явнаа. За сүүлд машиндаа исэн юм. Solar system. Энэ дээдлийн хоёр хайрцаг дээрээ толийг нэгээд удирдлагын сандалд ороод түрээсэн байгаа. Энийг тэгж гоё хүний хөлбөрөхгүй газар оруулнаа. Тэгээ энэ чинь хянахыг гаргаад ирсэн. Одоо 14.5 вольт. Толь нь 20.1 вольт гинэ. За энэ батарейны хүчтэй байна. За толноос батарей руу 1.5 ампер 24 ваттаар цэнгэлж байна. За өвлийн цагт бол энэ наараа бол угаасаа ташуу тусаж байгаа. Уул нь бол эн чинь 2 толь нийлээд 110 ваттт байх хэвээр. Одоо бол 25-аар. За энэ нарны толь дээр нь болохоор би батарейгийн нөгөө Life Power билүү нэг шинэ батарей байд юм аа. Тим юм тавьсан байгаа. Тэгтээ тэр чинь нөгөө хүүтэнд ажилтдаг болохоор одоохондоо машиндаа бол хийхгүй түр оруулсан. 100 болоод ирэхээр тэрийг нь хийгээд тэгээ энэ батарейтай нь холбоод жишээ нарны системтэй сайхан холбож тавиад машинтайгаа хоршиж ажилтдаг байдлаар эрлэгээр гой зохицуулчвал энэ тэнд очсон одоо Starlink-а унтраахгүй байнгын Starlink-тэй байна л гэсэн үг. Дээрээс нь нэмэлт аккумулятор тавьчвал миний роботикны хүч бас сайжирчин. Хүчтэй ажиллагаа сайжирчин. Одоо энэ чинь 45 амперийн аккумулятор дээр өөрөө 6000 тал винч чинь нэг 2-3 минут яваад ирэнгүүт миний аккумуляторын хүчтэй чи өөрөө нэг 8-9 рүү ороод 9-9 рүү ороод унаадсан. Одоо тэгэнгүүт нэмэлт би чинь 12 вольтын 100 ампертай Life Power тавьсан. Тэрийг сайхан хоршиж ажилтдаг байдлаар тавьчихаар винч маань сайжирчин. Дээрээс нь нөгөө элдв энэ тэнд очиод машина унтрахад хэрэглээгээ хасдаг байсан бол одоо хэрэглээ байнгын байж болно. Дээрээс нь Starlink байнгын асфальттай ажиллаж болохоор болчихж байгаа юм. Уул нь бол эн чинь 110 ватт дараа бол өөрийнхөө аккумуляторыг за 4-5 цагт баг бүтэн зэнгэлэхээр. Гэхдээ бол толь бол угаасаа яг бүрэн хүчин чадлаараа бол ажиллахгүй. За 100-ны цагт нараа ихц дээрээс доошо тусч яхад бол яг нэг 80 ватт 90 ватт тавьцаа бол ажиллах байхаа. Тэгэхээр аккумулятор ч өөрөө огт хүчтэлгүй болсон байна гэж бол байхгүй. Тодорхой хэмжээний цэнэгтэй байна. Тэгэхээр ямар ч өөрийнхөө батарейг бол нэг
зуны цагт бол 3-4 цагт бол хангалттай цэмгэлчих баг. Миний энэ хараа эцэгч ерөнхийдөө байнга ажилтдаг. Тэгээд одоо энэ тэнд юу хагаад машина парклаа тавьсан багт хүн амьтан машины чинь шүргэж мөрөх юм бол ерөнхийдөө энэ чинь өөрөө 4G симтэй. Тэгээд өөрийнхөө ап руугаа шууд мэдээлэл өгөөд минийгөө апн шууд миний утсан дээр таны машиныг ингэсэн байна гэд шууд мэдээлэл нь гардаг байхгүй. Яг тийм системтэй болохоор одоо энэ өвлийн үйлрэлд энэ тэнд тавьчихад эн чинь ингээ байнга ажиллаж байгаа 5-6 хоноод ерөнхийдөө аккумулятор суучих гэдэг. Сая тэгээд би одоо энийг энэ нарны толны системийг хийгээгүй хахад миний аккумулятор чи өглөө ингээд төлхүүр дарахад ерөнхийдөө нэг 11 дөнгөж гарантай байдیں۔ Тэгээл ерөнхийдөө машин хасна. Тэгээ энийг чи олон хоног тавьчих юм бол ерөнхийдөө аккумулятор суучих гад байдаг. Тэгээ сая нарны тол тавьсан чи харин өглөө очиод машина дарахад ер нь 12 гарантай байдаг болчихлоо. Одоо яг тэр нөгөө олон хоног гадаад тавиад аккумулятор суудаг асуудал нь бол тойл тавиад бол асуудалгүй шийдэгчлээ. За жолоочоо бол бас Jimny нэлээд голдог машин. Би ч анх мэдхгүй зүгээр учиргүй л бартаас хаданд хөндрүүлээд байсан чи ер нь бол тийх ямар шаардлагагүй юм бэ лээ. Би ч өвөл хагийн ар руу явж байхад л зүгээр л хөндрүүлэл дайраад байсан чинь лодоо хад нэр загнаад байсан. Битгий учирцгүй дайраад тэгээ ер нь бол тийх ямар шаардлагагүй юм болоо. Сайхан явж байгаа бол хүч дутаад ирэнгүүт л шууд татаал. Ерөөсөө нейтрал материал дээрээ тавих шаардлагагүй. За ингээд 4 L дээрээ тавьж байгаа D дээрээ явж ийн гэж бодъё. Сайхан явж байгаа л хүчтэй аяндаа ингээд дутж байгаа мэдрэмж төрөнгүүт нь хоёр лугаар шууд ингэж татаал. Дахиад хүч дутаад байгаа бол шууд L рүү шууд татаал хазлаад яваад иж болдог. Ер нь бол жолоочол их голохоор юм байна. Бусдаар бол Jimny бол ивэн олоод байвал тэгэл ямар ч саад, ямар ч одоо ерөнхийдөө джипнүүд явж байгаа бүхий л замаар Jimny асуудалгүй явж чадна. Зүгээр яг жолооч нь муу байгаад ах юм бол хаяач бас илгийн жижиг юм дээр суучих гад байд юм байл шүү. Jimny-д энэ станц ус айгүй гоё. Жижигээ авсаа. Яг энэ хэсэгт ингээ орчин гарын нэг иймэрхүү хэмжээний л. Нэг 250 ватт милливатт төлөв юу лээ нэг тиймэрхүү юм байна. Ямар ч байсан гар станц ч болохоор нэг 50-80 маяг байдаг шүү дээ. Тэнгүүт энэ нэг 250 таа. Тэгэнгүүт ерөнхийдөө машины станцтайгаа бол ямар ч асуудалгүй. Энэ бас айгүй хөөрх юм л шүү. За тэгээд эцэст нь дүгнэлтэхэд Jimny гэдэг машин бол айгүй хөөрхөн туулах чадвар сайтай, хэмнэлттэй иймэрхүү машин байд юм байна. Яг нь энэ машиныг ам бул цэвэн, дээрээс нь загас жарахаа, ангөрөө, тэ аялал зугаалганд дуртай. 1-2 хүнд бол яг гоё тохирох юм байна. За яг манайх шиг 2 хүүхэдтэй айлт бол ерөнхийдөө багтаалаа. Зүгээр миний бодлоор бол боломж нь байдаг бол дахиад нэмээд гэр бүлийн хэрэгцээнд тохиромжтой, арай тухтай тиймэрхүү машин нэмж авчихад яг Jimny-гээ бол ойр зүрийн хобби, аялал зугаалга тэ иймэрхүү хөдөө гадаа ганц нэгээрээ явах тохиолдолд унаад агуул их хөөрхөн машин юм байна та гэж бодоод байгаа.